Жиг турцах хөдөлгөөн. Туршилтын зорилго: биеийн жиг турцах хөдөлгөөнийг судлах, хэрэглэгдэх багаж, тэр гэнцэр буюу зам, 50 г-ийн ачаа, хүндрүүлэгч, эрг хүчин дээгүүр дамжуулсан утас, шугам, секундомер, хэрэглэгдэх багажныхаа тусламжтайгаар жиг турцах хөдөлгөөнийхөө туршилтыг хийж гүйцэтгэцгээе. S1 замын хувьд 1 м буюу 100 см-аар сонгож аваад сонгож авсан 100 см замаа 5 тэмцүү хэсэг туваан хувааж авсан зам тус бүр дээрээ секундомерээр буцааг нь хэмжээнд тэмдэглэж авна. Маань 1 м зам дээрээ тэр гизээ явуулна. Тэгтээ болох дээрээ 1 м замаа 5 тэмцүү хэсэг хуваагаад буцааг нь хэмжиж авна. За хэмжлээ хэлцгээе. За 1 м зам дээрх 3 дахь хэмжлэг. Өдөр хэмжлэг. Зам дээрх 5 дахь хэмжлэг. Таван тэнцүү хуваасан зам тус бүртээ тэрэгцээ явсан хугацааны утгуудыг харуулж байна. Зам болон хугацааны дундад утгуудын хамаарлын граф нь хагас парабол хэлбэртэй гарсан. Энэхүү графаас дүгнэн үүсгээд тэрэгцэр ижил замыг туулах хугацаа нь багасах тусам хурд нь нэмэгдэж жигд хурдсаж байна.